Нэр аавтайгаа биш найзтай төстэй юм те. Та нар сайн анзаарвал үзтээ. Тэгэхээр хүүхлийн киноны Баатрийг дөрөв хуруудаа зурх нь цаанаа л учир шалтгаантай тэгж зурхаасаар сонголтгүй байсан гэсэн үг үү? Тэгэхээр анхнаасаа Элса болон Ано хоёрын ээж хоёр үхээгүй зохиолчийн дараагийн хүүхлийн кинонд гарах дүр байсан юм шүү дээ. Би яг өмнө энийг анзаарч байгаагүй юм бол нэрээ энэ тоо маш олоодаа давтагддаг те. Та нар анзаарчсан уу? Би та бүхэнд урьдчилан сануулъя. Энэ бол үнэхээр эвгүй шүү. Хүүхэлдэйн кино гэдэг бидний хүүхэд насны хамгийн гоё дурсамжтай үе байдаг. Гэхдээ том болохын хэрээр бүх зүйл харагдаж байгаа шиг байдгүй гэдгийг бүгдээрээ сайн мэддэг. Үүнд бас хүүхэлдэйн кино хүртэл багтана. За hi guys, Тамковын дараагийн бичлэгэндээ тавтамаар л. За миний 100 нэгтгэх бичлэг яг одоо бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарда би та бүхэнд юу хүргэж байгаа вэ гэхээр хүүхэлдэйн киноны Баатруудтай холбоотой таны хизээж анзаарч байгаагүй галзуу нууцуудыг хамтаа өнөөдөр мэдчих болно. За тэгээд анимашн бүтээгчтэй одоо хэрэгжилсэн залим ихээс ахуулаад Симпсоны гэр бүлийн хачирхалтай нууцуд гэх мэтчлэн таны хүүхэд насанд үзчихсэн тэрхүү хүүхэлдэйн кинонууд цаанаа бүгд далд хоттой байсныг өнөөдөр хамтаа мэдчих авах болно. За тэгээд энэ дугаар минь та бүхэнд таалагдах байх. Олон мэдээлэл шүү бичлэгэндээ орё те. Та бүхэн бичлэг хийхээс өмнө лайк дараагүй лайк дараа сабадааш дэмжгээ битээ мартаарай. Би дутхгүй 200 мянган subscribe хүргэж байгаа шүү guys. Намайг өдөр хүртэл дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа. Хамтаа бичлэгэндээ орцгоё. За тэгэхээр эхний баримт Симпсоны гэр бүл 1989 онд болохоор дэлгэсэндээ гарснаас хойш бүр ингээд маш олон хүүхдүүдийг болон хүмүүсүүдийг бүр байлдан дагуулжсэн маш гоё бүтээл бол байсан. Тэгээ зогсохгүй тэрхүү хүүхлийн кино хүртэл бүр ирээдүйд зөгөндөг байсан. Гэхдээ энэхүү цувралын хамгийн том нууцуудын нэг нь болохоор цагдаагийн дарга Клинси Вигами одоо хүү гэгддэг. Ральфийн жинхэнэ одоо аав нь хэн байсан бэ гэдэг бол асуулт байгаа. Мэдээж цагдаагийн дарга нь өөрөө үздэг гэж бодож байгаа бол маш том бол энэ дүрл байгаа. Тэр хоёрыг сайн харах юм бол бүр ганц ширхэгчсэндээ төстэй зүйл бол байдаггүй. Ральф болохоор ээжийнхаа нүд хамар гэх мэт одоо шинж чанаруудыг дүүрээсэн мөртлөө Вигамаас болохоор юу ч бол өвлж аваагүй байдаг. Тэгвэл нэг асуулт төрж байгаа. Тэгвэл яг хэн аав нь юм бэ? Энэхүү хүүхэлдэйн киног үздэг одоо шүтэн бишрэгчтэй хамгийн их харддаг зүйл нь юу вэ гэхээр одоо цагдаагийн газарт Вигамтай хамт ажилладаг Эди бол жинхэнэ аав нь юм а гэж бол ихэнх хүмүүс таамаглалт юм байна. Тэдний үүс болон засалт нь яг одоо усны тус шиг ижлэхэн түүгэрч барахгүй одоо цувралын 34 дэх бүлгийн Lisa the Boy Secret гэдэг анги дээр Вигам эхнэр рүүгээ харангутлаа би Эдиг Ральфийн одоо аав гэдгийг мэднэ. Үсийг нь харалда үсийг нь гэж бол орилдог хэсэг бол гард юм байна. Хэдийгээр энэ ангийн зохиолчид албан ёсны биш зүгээр л хошигнол гэж бол мэлцдэгч энэхүү хардлага нь болохоор яг л одоо батлагдсан гэж бол үздэг юм байна. Нэр аавтайгаа биш найзтай төстэй юм те. Та нар сайн анзаарвал үзтээ. Нэр найзтай адилхан байна те. Галзуу, үнэхээр галзуу. За тэгэхээр дараагийн баримт энэ бүр үнэхээр галзуу. Таад маань сонгодог хүүхэлдэйн киног харах юм бол ихэнх хүүхэлдэйн киноны Баатрууд дөрвөн хуруутай байгаад байдаг шүү дээ. Өөрөөх болохоор та бүхэн бас анзаарч байсан байх. 20 дугаар зууны одоо ихэнх үед анимашн хийх нь үнэхээр их зардалтай байдаг байсан байна. Диснейгийн анхны 7 минутын одоо богино хэмжээний бүтээл гэхэд одоогийнхоор 87 мянга гаруй долларын одоо өртгөр бол хийдэг байсан. Тиймээс зураачид болохоор цаг болон мөнгөө хэмнэхийн тулд албаар нэг хурууг нь бол хасаж бол зурж эхэлсэн юм байна. Энэхүү ухаалаг хэмнэлэн нь болохоор хүүхлийн кино илүү одоо хурдан зурах боломжийг бол олгосон. Түүгээрч зогсохгүй одоо Walt Disney өөрөө хэрвээ Mickey Mouse 5 хуруутай байсан бол гар нь яг л одоо багц гатил шиг одоо муухай харагдах байсан. Хинч одоо тийм зүйл харахыг хүсэхгүй шүү дээ гэж бол хэлж ирсэн юм байна. Сүүлийн үеийн бүтээлүүдийг харахад зэндээ зураач нар болохоор энэхүү аргыг бол ашигласан хэвээр байгаа. Жишээ нь Бяцхан Лусын дагин киноны одоо урсгалаа болохоор 8 биш 6 тэмдрүүлэлтэй байдаг нь мөнгө болон цагийг хэмнэх гэсэн арга байсан юм байна. Тэр хүүхлийн киноны Баатрийг дөрөв хуруудаа зурх нь цаанаа л учир шалтгаантай тэгж зурхаасаар сонголтгүй байсан гэсэн үг үү? Бас мэдмээр нь те. Тэр энэ шалтгааны улмаас л дөрөв хуруудаа зурсан байж тээ. За яг хуруу нь болохоор тийм байт юм байж. Тэгвэл Mickey Mouse яагаад Беллитэй сурт юм бол? Беллинийхэн цаана ямар нэгэн шивээс эсвэл одоо шидэт хүч эсвэл мэрэгч амтны аимшигтай хумс ард нуугдж байгаа болов гэсэн бол бодол төрж байгаа байх. Гэхдээ энэ болгоны аль нь ч биш одоо өмнөхтэйгөө ижилхэн хэмнэх зорилгоор бүтээсэн нэгэн зал байсан юм байна. Зураачдад одоо хумс болон уюудыг деталь болгоноор зурх нь одоо хүндрэлтэй байсан учраас одоо Беллитэй зурх нь хамаагүй одоо хэлбэр байсан юм байна. Гэхдээ үүнээс гадна бас нэг том шалтгаан байсан. 1960-ад оны хүртэл одоо өнгөц телевиз гэж бол байгаагүй. Хар цагаан дэлгэцээр одоо Миккигийн хар биенээс одоо хар гарыг нь ялгаж харуулах маш бол хэцүү байсан. Тийм учраас цагаан биелийн өмсөх нь хамгийн одоо зөв шийдвэр байсан юм байна. Тэгээд 1928 оны анхны хувилбар дээр хэрхэн хар биетэйгээ уусч байгааг энэхүү дүрслэлээр бол харж болох юм байна. Бас нэг шалтгаан Микки болохоор зүгээр нэг хулган биш одоо илүү хүнтэй төстэй амьд одоо харагдуулахын тулд энэ аргыг бас ашигласан гэгддэг юм байна. Тэгэхээр Миккиг хүн шиг харагдуулахын тулд улаан өнгийн өмд өмсүүлэх нь лав хангалттай бол байгаагүй байсан юм байна шүү дээ.
За тэгэхээр дараагийн баримт Mickey Mouse болон хүүхлийн киног 4 удаа зурдаг нь бол зураачдын цагийг хэмнэх гэж бол хийсэн зүйл гэсэн шүү дээ. Тэгвэл Tom Jerry, Flintstone, Бавга Yogi, Scooby-Doo гэх мэтлэн домогт баатрууд нэг ижил төстэй зүйл байдгийг та анзаарч байна уу? Сайн харах юм бол тэд бүгд хүзүүндээ ямар нэгэн зүйл зүүсэн бол байдаг. За ингээ хүзүүвч эсвэл хүзүүний зүйлт. Яагаад гэх юм бол 1957 онд байгуулагдсан Hanna-Barbera гэх студ хүүхлийн кинонуудыг бөөнөр нь үйлдвэрлэж эхлэхдээ нэгэн ухаалаг зал болсон юм байна. Хүзүүвч зүйл гэснээр баатруудын толгой болон биеийг хооронд нь салгаж зааглах боломжийг олгосон юм байна. Ингэснээр дөрүүд зогсож байх үед биеийг нь ганц л зураад үлдээчихэд болох юм байна. Харин ярьж байх үед нь болохоор хүзүүнээс нь дээш толгойг нь л хөдөлгөж зурхад л хангалттай байсан. Яг энэхүү жишээ шиг Flintstone-ны Wilma болон Betty хоёрыг харах юм бол яг энэхүү үзэгдэл бол гарна гар хөлн хөдөлгөхгүй зөвхөн толгооноос дээшээ бол хөдлөд байгаа. Нэрэл ухаалаг залхуур юу болохыг бол харуулсан хүүхлийн кино юм шүү те. За тэгэхээр дараагийн баримт Simpson-ы гэр бүлтэй холбоотой дараагийн нууц баримт. Та бодож ирсэн үү? Энэ дүр яагаад заавал шар өнгөтэй эсвэл хачаа ачи толгойн хэлбэртэй байгаад байдгийг. Энэ нь болохоор 1985 онд зохиогч Matt Groening нэгэн уулзалтыг цаг гараа хүлээж суухдаа уйдахтаа өөрийнхөө гэр бүлээ сэтвлэн энэ дөрүүдийг сараажиж зурсан гэгддэг юм байна. Түүний аавыг Gomer, ээжийг нь Margaret гэдэг. Харин Matt болохоор өөрөө Bart гэдэг дүрээр бол гарч ирсэн юм байна. Тэгвэл яагаад заавал шар өнгө гэж хэвийн арьсны өнгө эсвэл цэнхэр улаан байж болоогүй юм уу гэж бол хүмүүс бодох байх. Энэ нь гол хоёр шалтгаантай. Нэгдүгээр болохоор шар өнгө нь үзэгчдийн нүдэнд бол шууд тусаж зургатаар суугсалж байгаа хүмүүсийн анхаарлыг бол шууд татах зорилгоор л бүтээсэн. Хоёрдугаарт Bart, Lisa, Maggie гурвыг сайн харах юм бол тэдний үс арьсыг нь заагалсан ямар нэгэн шугам бол байдаггүй. Тиймээс бүтээгчид шар өнгө нь үсэгч төлөөлнө, арьсагч мөн адил төлөөлнө гэд нэг сумар хоёр тулаа буутчихсан юм байна. Нэрэл бүгдээрээ шар өнгө арьстай хачаа ачин толгой тайгаад идэж штэ. Цаана ийм далд нууцтай байсан биз штэ. Яасан ухаж дуустдаггүй хүүхэлтэй кино вэ? За тэгэхээр дараагийн баримт 1963 оноос хойш дэлгэцнээ гарсан Scooby-Doo гэх хүүхлийн кино үнэхээр бидрийг бол хөөгчөөж үнэхээр хүүхднээсээ дурсамжтай нэлээд ойрхон байдаг. Scooby-Doo-гийн үнэн гарал плот твист бол гардаг юм байна. Албан ёсны түүхээр бол Scooby-Doo үнэн эрэхтэй Anunnaki гэж бол хэлдэг юм байна. Тэгвэл Anunnaki гэж юу юм бэ? Энэ бол өөр хэмжээсээс ирсэн хар гаригийн бол амьтан байт юм байна. Тэд хэдэн мянган жил тутамд нэг удаа дэлхий дээр бол ирдэг. Хамгийн аимшигтай нь тэдэнд өөрсдийн гэсэн бие мах бод бол байдгүй тул дэлхий дээр ирэхдээ амьтны биед бол орж эзэмшдэг юм байна. Тэгэхээр Scooby-Doo болохоор хүний хэлээр ярьдаг. Тэгээ бас дээрэс нь ховдог нохоо биш, харин нохооны биед орсон хар гаригийн хүн юм байна. Anunnaki нарын зарим нь сайн, зарим нь дэлхийг сүрүүлэх зорилготой муу бол байт юм байна. Тэгвэл бидний мэдих Scooby яг үүндээ дэлхийг аврах гэж ирсэн үү, эсвэл дэлхийг сүнөх гэж ирсэн үү? Одоо хүртэл хүмүүст энд хамагт байсаар байгаа юм байна. Тэгэхээр Scooby-Doo анхнаасаа хар гаригийн хүн байсан гэсэн үг үү? Хэрвээ тийм бол Scooby-Doo яг үүндээ сайн тал уу муу тал уу? Таад минь коммент дээр бичүүлдээгээрэй. За тэгэхээр дараагийн баримт хэдүүлээ Disney л орцгоё. Frozen гэдэг хүүхлийн кино мэдэн штэ. Frozen дээр болохоор Anna болон Elsa гэх хоёр гүнж байдаг талаар бол өгүүлдэг. Гэхдээ энэхүү хүүхэлтэй кино эхэлж байхдаа яадаг вэ гэхээр ээж аав хоёр нь хоёр охиноо орхиод аялал гараа явчихдаг шүү дээ тийм үү? Усан завтайгаа. Тэгээ яасан бэ гэхээр усан зав нь живээд тэгээд хоёр аав ээж нь нас барсан гэж үзээд тэр хоёр охины их чинь нэг хаан ширээ залгамжилсан шүү дээ. Гэхдээ яг үндэ ээж аав хоёр нь далаад өхөөг бол яах вэ? Нэгэн алдартай онлоор болохоор тэд бол амьд үлдэж ширэнгэн ойд бол аралд хаягдсан. Тэгээд тэд болохоор бяцхан хүүтэй болоод тэгээд өөрсдөө болохоор ирвсэнд бариулаад нас барсан гэх онл байт юм байна. Тэгээд өнчүү хүн болохоор сармагчингуудтай хамт туссан. Тэгэхээр та минь энийг сонсох юм бол нэг хүүхлийн кино санаанд орж байгааз Тарзан. Үүнийг болохоор зүгээр нэг кинонд дурлагчид бол таамаг төдий бол зохиогоогүй. Харин энэхүү хоёр хүүхлийн киног найруулсан Крис Бейк гэдэг хүн өөрөө бол баталсан байт юм байна. Тэгэхээр Тарзан болохоор Анна болон Элса хоёрын төрсөн дүү нь бол байсан юм байна. Тэгэхээр анхнаасаа Элса болон Анна хоёрын ээж хоёр үхээгүй зохиолчийн дараагийн хүүхлийн кинонд гарах дүр байсан юм шүү дээ. Би яг өмнө энийг анзаарч байгаагүй юм бол. За тэгэхээр дараагийн баримт Pixar-ын баг бүх хүүхлийн кинонд нэгэн нууцлагдмал тоо байдгийг та хэд минь анзаарч ирсэн үү? Та нар тоглоомын түүх, Wall-E эсвэл мангасуудын сургууль гэх мэтлэн хүүхлийн кинонуудаас A113 гэсэн бол бичиг бол харж исэн байх. Тэгвэл энэ яг юу гэсэн утгатай юм бэ? Ямар нэгэн хар гаригийн дохио юм уу? Эсвэл хүүхдүүдийн тархийг угаах код юм уу? Эдрийн бол аль нь ч биш. Энэ нь болохоор Калифорни урлагийн институтын A113 дугаартай ангийн нэр үсэн байна. Pixar-ын үндэслэгч болон шилдэг зураачид болох John Lasseter, Brad Bird зэрэг хүмүүс бүгд яг энэ нийтлэхэн харанхуй ангид хамт зураг зурж анимашн хийх урлагт бол суралцж байсан байна. Тэгэхээр энэ нь болохоор ямар нэгэн хувилдааны онол бол биш. Зүгээр л тэдний залуу насныхаа дурсамжийг хүндэтгэж Pixar хаанаас ихтэйг сануулж үлдээдэг нууц гарын үсэг байсан юм байна. Нэрээ энэ тоо маш олоодаа давтагддаг те. Та нар анзаарч ирсэн үү? За тэгэхээр дараагийн баримт би та бүхэнд урьдчилан сануулъя.
Энэ бол үнэхээр эвгүй шүү. Pixar-ын Nemo-гийн эрэлт гэх хүүхдэд кино байгалийн хуулиараа болохоор яг бодитоор явагдсан бол огтонч хүүхдэд зориулсан бол хүүхдэд кино бол байгаагүйсэн юм байна. Киноны эхлэлд Барракуда загаас Nemo-гийн ээж Королыг болон бусад дүрснүүдийг бол идж байгаагаар бол гардаг. Цорын ганц амьд үлдсэн нь болохоор Nemo. Тэгвэл байгаль дээр яг ийм үйл явдал болвол Nemo-гийн аав Marlin-д хийх ганцхан сонголт үлдэнэ. Тэр нь болохоор эмэгтэй болох. Алиалагч загснууд бүгд эрэгтэй хүүстэй төрдөг боловч нийгмийн хэрэгцээ шаардлагаар хүүсийг нь сольж эмэгтэй болж чаддсан байна. Хэрвээ сүргийн манлаа эмэгтэй загас өгөх юм бол өмнөх эрэгтэй хамтрагч нь хүүсийг нь сольж түүнийг орлоо зогсохгүй өөрийнхөө үр төлб буюу Немотой дахин нийлж үрждэг юм байна. Тэгэхээр энэ загас чинь бодит байдал дээр яг үндэ тэгж үрждэг байсан юм шүү дээ. Тэгэхээр Марлин яагаад Немог тэгтлээ зөвхөрлөлтгүй хайсан шалтгаан нь энэ байсан гэсэн үг. Бүр үнэхээр бас сэтгэл сэвтэй юм те. За тэгээд энэ хүрээ дугаар маань өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол лайк дараа сабад орж нэмчээ битгий мартаарай. Part 2-ыг хэрвээ танд үзхийг хүсвэл би Part 2-ыг хийж өгч болно. Танд минь комментээр бичүүлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая.